дээр байдаг төвлөрсөн их үйл ажиллагааг сааруулахад ялангуяа энэ олон хүн сурталд нэрвэгдсэн агентлагуудын үйл ажиллагааг бол одоо иргэд рүү чиглүүлэхэд одоо үйл ажиллагааг нь илүү одоо нийгэмдээ чиглүүлэх одоо энэ үйлдвэрлэгч аж ахуйн нэгж иргэдийн эрх ашигыг хангуулахад бол мэргэжлийн холбоод үнэхээр мэргэжлийн талаас байгуулагдж чадвал одоо энэ ач холбогдолтой. Тэгтэл өнөөдөр энэ байгуулахад бас ямар вэ гэдэг асуудал айгүй том асуултын тэмдэг гарч ирж байгаа. Хамгийн түрүүнд мэргэжлийн холбоодын санхүүжилтийн асуудал байна. Мэргэжлийн холбоодыг ямар чиглэлд байгуулах уу гэдэг асуудлууд байна. Ямар чиглэлд мэргэжлийн холбоодыг байгуулах уу? Жишээлбэл уулуурхаан салбар дээр ямар эрх үүрэгтэйгээр байгуулах юм? Лиценз орлогодог байх юм уу, хураадаг байх юм уу? Тэгвэл мэргэжлийн хяналтын газар юу хийх юм? Гэт ингээд их эрх үүсвэр эрх зүйн орчин одоо энэ мэргэжлийн холбоодынхаас нэлээд тодорхой байх хэрэгтэй. Ялангуяа энэ санхүүжилтийн нөхцөл ямар байх юм? Мэргэжлийн холбоод ч бас хүмүүс ажиллана. Одоо тэгэхээр эдгээрийг одоо нэлээд хууль зүйн эрх зүйн орчин тодорхойлохгүй л одоо бид нар агентлаг дээр байсан нэг авилгалын хүнд суртлаа ахаад мянган авилгачтай мянган одоо бас нэг хүнд сурталтай юм хүмүүстэй болчих үедээ гэдэг асуудал байгаа. Мэргэжлийн холбоод бол мэргэжлийн үйл ажиллагааг л хэвшүүлэх тэр чиглэлдээ ажиллавал зүгээр. Жишээлбэл одоо уулуурхаан салбар, аж үйлдвэрийн салбарт мэргэжлийн холбоо чухал хэрэгтэй байгаа. Уулуурхаан компаниудын үйл ажиллагаа мэргэжлийн байж чадж гэнэ үгүй юу? Эсвэл хавтгаарсан хин дуртай нь очиж газрын хэвлэлээрээ орооцолтоод өнөөдрийнх шиг ийм байгаль орчны хүн түнд асуудлуудыг үүсэхүүгүй юу гэдэг дээр мэргэжлийн холбоод харин төрийн байгууллагатай хамтран ажиллавал энэ үргэлжлэхтэй болно. Харин одоо төрийн өгдөг шийдэл эрх ямбыг одоо хуваалцах журмаар байгуулагдах гэж байгаа бол энэ бол одоо мөнгө хөөсөн л чиглэлтэй юм болчих юм. Ялангуяа шудраг өрсөлдөөн дээр мэргэжлийн холбоонууд өнөөдөр цаг нь мөн үү биш үү? Бусад улс орнуудын хөгжийг хараад байхад мэргэжлийн холбоод нь туулширсан хандлагууд их сонсогддог. Бид нар Япон, Америкийн өндөр хөгжилтэй орнуудын одоо том аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түүхүүдээс сонсдог штеп. Тэрийг тэгж одоо хичнээн 10 жилээр тэр том үйлдвэрийг мэргэжлийн холбоо нь хааж исэн гэх мэтлэн жишээнүүд бол дуулж исэн. Бид нар эдийн засгийн байнгын хорооноос энэ тал дээр ярьж исэн. Тэгэхээр мэргэжлийн холбоодог байгуулагдах тэр эрх зүйн үндэслэл санхүүжилтийн их үүсвэр дараанд нь мэргэжлийн байх чадвараа хангах энэ чадваруудыг хэрхэн хуульчилж өгсөн юм. Мөн одоо түрүүнд ярьж байна одоо 5 жил ажилласан гэх мэтийн хүмүүс мэргэжлийн холбоонд орж хэрхэвч болохгүй. 5 жил бол ерөөсө туршлага биш. Мэргэжлийн жинхэнэ холбоод байгуулахтайгаа турж байгаа юм бол доотлол нь 10 жил, 15 жилээр байх хэрэгтэй. Тэр хүмүүс маш их туршлагатай, бараг доктор, профессор одоо ийм хүмүүс сууж ах хэвээр тэр холбоод дээр. Тэгжээж эн чинь одоо жинхэнэ тэр мэргэжлийн гэдэг одоо утгыг бүх салбар дээр хангаж чадна. Эрүүл мэндийн, боловсролын, уул архайн тэр байтугай төрийн одоо байгууллагын тал дээрч мэргэжилтнүүд байж болно шүү дээ. Тэгээ энэ утгаа хэр хадгалах юм бэ? Мэргэжлийн холбоод гэдэг нь уг нь бол маш хэрэгтэй. Гэхдээ энэ хууль эрх зүйн онцлогийг яг одоо хэрэгжүүлэх чиглэлийн одоо яаж эхэлж гаргаж өгөх юм? Бүх салбарт байгуулна гэвэл энэ бол бүтэхгүй. Өнөөдөр одоо тэр эрх зүйн орчин, тэр одоо мэдлэг боловсрол, тэр одоо бас сүүчний жатах бол одоо хангагдаагүй гэж үзэж байна. Тэгэхээр энийг яаж хэрэгжүүлэх үү? Ямар чиглэлд эхэлж явуулах уу? Тэгээд эрх зүйн орчин, эрх статус нь ямар байх юм? За энэ асуултууд байна. Учирлагчийн хууль санаачлагч асуултанд хариулна. За гарамжийн гишүүний асуултанд хариулъя. За тэр лиценз олгох хураах асуудлууд гэдэг ингээд тодорхой асуудлуудыг хэлж байна. Тэр болохоор энэ миний энэ хуулийн 3 дугаар бүлгийн хамтын ажиллагаан дээр тодорхой заасан юм аа. Энэ мэргэжлийн нэгдсэн холбоо төрийн байгууллагатай хамтран ажиллах гэдэг. Энэ дээр ерөөсөө тийм албадлага байхгүй. Одоо жишээ нь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө арга зүйн зөвлөмжөөр хангад дэмжлэг үзүүлж болно л гэж байна. Тэгэхдээ та нар төрийн бусдаа болохгүй шүү. Албан ёсоор төрийн бусууд нь нэгдээд мэргэжсэн гишүүдээ аваад ингээд субъектүүд нийлээд 15-аас дээш субъект нийлээд байгуулагдаад хуулийн дагуу их хурлаа хийгээд ороод ирсэн. Одоо хуульчийн холбоо гэдэг шиг ийм байгууллагатай та нар харилцсан шүү гэдэг нь тодорхой болж эхэлж байгаа. Тэгэхээр үүнийг салбарын тэр төрийн захиргааны төв байгууллагыг хариуцж байгаа тэр сайд өөрөө үнэхээр энэ байгууллага мэргэжлийн холбоотой энэ чиглэлээр энэ лиценз олгох дээр эсвэл сургалт хийх эрхийг эднийд өгөө гэх юм бол хамтын ажиллагааны гэрээ хийгээл өгнө. Албадаад байгаа юм байна. Одоо бүр тэр нөгөө 5 жил байдгаа тэрнээс олон жил ажилласан хүмүүс туршлагатай хүмүүсийг оруулах ёстой гэдгийг би дэмжиж байна. Гэхдээ одоо 5 жил байдгаа тэр салбарт 5 өдөр ажиллаагүй 2 нөхөр төрийн бус байгууллага байгуулад улсын бүртгэн гэрчлэгээ аваад нэг нөхөр нь сайдыг таньдаг болохоор очоод гэрээ хийдэг. Тэгээд сургалт хийж чадахгүй байна. Би тэрийг таньдаг учраас би гэрээг нь хийчтэй танах сургалтыг хийгээд өгөөч гэгээд намайг бол их хурл сонгогдохоос өмнө тэгээ хэлээд би бол тэр сургалт хийгээд өгөөч би очоод хилцсэн ингээд сургалтын биш хамаа намаагүй бизнес хийдэг нөхөр тэгээ явж лээс. Үнэндээ бол
манай энэ мэрэгжлийн холбооны хуулийг гаргахгүй л юм болоод цаашдаа ардчилсан намын төрийн бус байгууллагууд, ардын намын төрийн бус байгууллагууд гэсэн юм явсаар л байна. Ардын намын үед төрийн бус нь цэцгэлдэг, ардчилсан намын үед тэр цэцгэлдэг ингээд ямар ч тогтвортой байдал байхгүй. Тэгээд өнөөдөр мэрэгжлийн мэрэгжлийн холбоо гэдэг үг Монголын хууль тогтоомжинд байхгүй байгаа байхгүй. Ямар байгууллага ингэж. Харин сая үндсэн хуулийн 2 дугаар хэлэлцүүлэг дээр Монгол улс үндсэн хуулиндаа мэрэгжлийн холбоо гэдэг үгийг оруулж өгсөн. Би энд асуудалд их баярлж байгаа. Тэгэхээр үнэхээр ийм том дэвшлиг гаргацсан учраас мэрэгжлийн холбооныхоо хуулийг хамтдаа ярилцаад гаргая. Энэ дээр би шалгуурын тавьсан. Энийг маш олон хэлэлцүүлгүүдийг хийсэн. Хууль тогтоомжийн сонсголын хүртэл хийсэн. Маш олон төрлийн бус байгууллагуудаа жил хагас ингэж ажиллалаа. Хангалттай судалгаа хийлээ. Өнөөдөр ихэд төрийн бус байгууллагуудын сүлжээг хүртэл байгуулж та нарын ажил бол энэ сүлжээгээ өргөжүүлэх шүү. Та энэ мэрэгжлийн холбоо бол төрийн зарим чиглэлийг хэрэгжүүлэхдээ өөр асуудал шүү гэж ингэж ангилж үзэж байгаамаа. Тэгэхээр үүнийг бас ажлын хэсэг дээр бас хамтдаа ярилцаж санхүүжилтийн асуудлаар ч гэсэн эргэж анхаарч ярилцаж явах нь зүг баха. За улсын хурлын гишүүн Нямосрын учрлын урилгаар сонгон архин дүүргийн иргэд сонгогчдын төлөөлөл улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За гишүүд эрүүлэг сайн сайхныг хүсэн өрөөё. Гишүүдийн нэрийн өмнөөс за Дондог Доржийн Эрдэнэт гишүүн асуулт асууна. За баярлалаа. Би уул нэнийг